Сайн байцгаана уу эрхэм сонсогчдоо. Энэ бол ерөнхий сайд хинбэ цуврал подкастын 2 дахь дугаар. Өнөөдөр бид дэлхийн улс төрд хамгийн их нөлөө үзүүлсэн Японы улс төрийн түүх нэрээ тодорхойлдсон Японыг орчин үеийн дэлхийн давсанд эргүүлэн авчирсан хүн болох ерөнхий сайдаас Шинзо Абегийн тухай ярилцах болно. Шинзо Абе зөвхөн Японы хамгийн урт хугацаанд засагласан ерөнхий сайд төдийгүй Японы алдагдсан 10 жилийг дуусруулахыг зорьсон Абеномикс хэмээх зорим гэдгийн засгийн бодлого мөн орчин үеийн Японы үндсэн батлан бодлого шинжилсэн өөрчлөлтүүдээр алдартай. Ингээд Шинзо Абе хэрхэн ийм нөлөөтэй лидер болж чадсан юм бэ? Түүний удам өгсөн хүүхэд нас, залуу насны сорилтууд юу байсан юм бэ? Өвөг дээдсийнхээ улс төрийн үеийг тэр хэрхэн үргэлжлүүлсэн бэ? Удам өгсөн бага нас ба боловсрал, улс төрийн язгууртан гэр бүл төрсөн нь. Шинзо Абе 1954 онд Токио хотод улс төрийн нөлөө өгөх гэр бүл төрсөн. Түүний удмын түүх бол Японы улс төрийн орчин үеийн түүхтэй салшгүй холбоотой. Өвөө Киши Нобусуке Японы алдарт улс төрч ерөнхий сайд байсан. Тэрээр Японы үндсэн хуулийн 9-р зүйлийг өөрчлөх Америк нэгдсэн улсад аюулгүй байдлын гэрээ батлах зэрэг чухал үүрэг гүйцэтгсэн. Түүний эцэг Абе Шинтаро гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан. Японод гадаад хэргийн сайд, Зүүн Аз, Америк нэгдсэн улс хөрш орнуудаа харилцах тэнцвэрийг барьсан хүндтэй дипломатч. Ийм гэр бүлийн орчин Абед бага наснаасаа үндэсний үзэл, улс төрийн хариуцлага бодлогын хурц ухамсарыг суулгаж өгсөн. Абе Токиогийн нэр хүндтэй Секи их сургуульд хууль зүйн чиглэлээр суралцсан төгссөн. Дараа нь тэрээр улс төрийн болон соёлын мэдлэгэд тэлэх зорилгоор Америк нэгдсэн улсын Өмнөд Калифорни их сургуульд богино хугацаанд суралцж байсан. Абе улс төр шууд ороогүй. Тэрээр 1979 оноос эхлэн Японод томоохон аав үйлдвэрлэж Кобе стилд ажиллаж бодит бизнесийн орчиндөө танилцсан нь хожим түүний эдийн засгийн бодлого боловсруулахад чухал суурь болсон. Тэрээр 1980 оноос эхлэн гадаад хэргийн сайд байсан эцгийнхээ нарийн бичгийн дараа ажиллаж улс төр үйл явц, дипломат харилцааг ойроо судлан тусгаалсан бэлтгэл хийж эхэлсэн юм а. 1993 онд парламентын гишүүнээр анх сонгогдсон Абе 2006 онд дөнгөж 52 наснда Японы хамгийн залуу ерөнхий сайд болов. Гэвч эрүүл мэндийн шалтгаанаар албан тушаалаасаа огцрох болсон нь түүний хувьд том сорилт байсан. Гэхдээ энэ ухралд түүнийг зогсоож чадсангүй. Абе улс төрд иргэн ирж Японы түүхэнд шин хуудас нээх зам руугаа алхсан. 2012 онд Абе дахин ерөнхий сайдаар сонгогдож 7 жил 8 сар засагласан нь Японы түүхэнд хамгийн урт хугацааны ерөнхий сайд хэмээн бүртгэгдсэн. Тэрээр эдийн засгийн зогсон байдлыг хаалж батлан хамгааллын бодлогоо илүүдэхтэй болгож Японыг стратегийн тоглогч орон болгон хувирсан. Абе нэмэгдсэн 3 үндсэн багантай. Нэгдүгээр төв банкны хөнгөлөлтөө бодлого, идэвхжүүлэх зорилгоор мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх. Хоёрдугаар төсвийн өрнөө хөрөнгө оруулалт, дэд үс хөдөлмөр эрхлэлт бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх. Гуравдугаарт зах зээлийг илүү нээлттэй өрсөлдөх чадвартай болгох. Абе Японы нийгэмд олон жил эргэжсэн эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг бодит бодлого болгон хэрэгжүүлж, дотоодын нийт бүтээгдэхүүнд эмэгтэйчүүдийн оруулдаг хүн нэмэр түүхэнтэй хамгийн өндөр түвшинд хүрсэн үе тохиосон. Абегийн хамгийн маргаантай боловч стратегийн хувьд чухал алхам бол үндсэн хуулийн 9-р зүйлийн тайлбарыг өөрчилсөн. Энэ өөрчлөлтөөр Япон улс нь бүс нутгийн аюулгүй байдлын асуудалд илүү идэвхтэй байр суурь эзлэх болсон. Энэ нь Японыг ажиглагч биш, оролцогч улс болгосон түүхэн чухал өөрчлөлт байлаа. Абегийн гадаад бодлого нь чөлөөт, нээлттэй, энтэх номхон далайн стратеги дээр тулгуурлаж байсан. Энэ бодлогоор Япон ардчилсан орнуудтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорьсон. Абе Монголтой харьцахдаа 3 зарчмыг баримталсан. Нэгдүгээр ардчлалын түншлэл Монголыг бүс нутгийн ардчлалын үлгэр жишээ орно гэж үздэг байсан. Хоёрдугаар эдийн засгийн түншлэл Монголын уул уурхай эрчим хүчний салбарт Японыг хөрөнгө оруулалтыг татахыг зорьсон. Гуравдугаарт стратегийн тэнцвэржүүлэлт Монгол нь Орос Хятадын дунд ардчилсан тэнцвэр орон байхад чухал гэж үздэг. Шинзо Абе яагаад Монголд анхаарлаа хандуулдаг байсан бэ? Яагаад тэр манай улсад хэд удаа айлчлах шаардлагатай гэж үзсэн бэ? Шинзо Абе бол Японы ерөнхий сайдуудаас Монголд хамгийн олоодаа буюу 2013-2016 ирсэн лидер. Энэ зүгээр нэг дипломат айлчлал биш. Тэр Монголыг Аз дахь ардчлалын чухал түнш, хоёр томгорын дунд стратеги ач холбогдол бүхий байрлалтай орон гэж хардаг байсан. Эдгээр хоёр айлчлал нь үүндээ хоёр орны харилцааг маш хурдтай урагшлуулсан. 2013 онд айлчлахдаа эдийн засгийн түншлэлийн суур тавигдсан. Энэ хүрээнд Монголын үндэсний бүтээгдэхүүн нэхмэл ноос ноолуурыг Японы зах зээл тарифээр нэвтрүүлэх боломжийг нээсэн. Абегийн хамгийн том хүмүүлэгэн төсөл бол Монголын боловсролын салбарт хийсэн хөрөнгө оруулалт юм а. Мянган инженер хөтөлбөрийг хэрэгжүүлсэн Монгол улсын ирээдүйн үйлдвэрлэл дэд үтсийг хөгжүүлэхэд мянган инженер болон технологийн мэргэжилтнүүдийг Японд бэлтгэсэн.
За Монгол Улсын их сургуулийн номын санг барихад Японы засгийн газар буцлагын тусламжаар Мөсийн цогц номын сангийн барилга байгууламжийг шинжилсэн, залуучуудын солилцооны хөтөлбөрөөр хэрэгжүүлж Мекст, Genesis зэрэг хөтөлбөрүүдийн хүрээнд Монгол оюутнуудын Японд сурах уламж 2 дахин өссөн. Мөн эрүүл мэнд, дэд үтсийн хөгжлийн чиглэлд Япон-Монголын хамтарсан эмнэлгийг байгуулсан. Японы зээл болон тусламжаар Улаанбаатар хотод орчин үеийн технологи, өндөр зэрэглэлийн үйлчилгээтэй эмнэлэг байгуулах ажлыг эхлүүлсэн. Одоо бол ашиглалтанд ороод ажиллаж байна. Шинзэн Абегийн засаглал нь Монгол-Японы харилцан үр ашигтаа тогтвортой түншлэгсэн шин төвшөнд хүргэсэн бөгөөд энэ нь дипломат хэлдэггүй боловсрол, эрүүл мэнд, эдийн засгийн бодит үр дүнгээр Монголын ирээдүйд хөрөнгө оруулсан үе байсан юм а. 2022 оны 7 сарын 8-нд Нара хотод үхэлж байхдаа Абе буудуулж нас барсан нь Японыг тэдүүгүй дэлхийн нийтийг цочроосон. Гэвч түүний үлдээсэн өв өнөөдөр ч тод харагцаар байна. Японы эдийн засгийн тогтвортой өсөлт, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт нэмэгдсэн байдлаар Womenomics, баталгаа хамгаалах бодлогын шинэ нэрэн, Монгол-Японы түншлэлийн бэхжилд тэр бол зоригтой, реформер, стратегч, тууштай лидер байсан юм а. Шинзэн Абегийн амьдрал бол хизээч бууж өгөхгүй, улс орноо илүү сайн ирээдүйрөө аваачихын төлөө тууштай тэмцсэн хүнээд өг. Түүний манлал өнөөдөр ч Японд төдийгүй бүс нутгийн бодлогод нөлөөлсөөр байна.